За та бүхэнд өчигдөр минь төргийа. Тэгээ өнөөдрийн чуулган дээр бас олон хүн арчилсан намын сайд нарыг одоо сайн ажилласан гэдгийг бас хэлэхэд энийг сонсоход бол таатай байна. За ерөнхий сайд ч гэсэн хэллээ, улсын их хурлын гишүүд ч гэсэн энэ талаар одоо бүгдээрээ санал нэгтээ хэлсэнд бол бас баяртай байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд бид бол бас л үнэхээр байдгаараа л хичээж ажилласан. За тэгээд яамны ажлаас гадна одоо намайг агаарын бохирдлын үндэсний хороог ахалж ажиллаа гэдэгт одоо заал гэлээ. Өдөр шөнөгөө бас 5 сар ажиллаад үр дүнтэй л болж байна. За нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтийг тэмцэх хурлын үндэсний хороог ахлаа гэсэн бид заал гэдэг. Ер нь манай арчилсан намын сайд нар бол ажил хийх гэж л орсон. Бид нэг реформ хий гэж ордог. За энд бүх энэ ажлаа хийсэн ажлаа яриад байвал одоо дуусахгүй. Тэгэхээр би нэг хэдхэн зүйлийг онцолж хэлье гэж хүсэж байна. За нэгдүгээр эгийн голын асуудал байгаа. 2024 оны 8 дугаар сарын 14-нд ерөнхий сайд болон манай одоо ган төмөр сайд намайг дуудаад эгийн голын усан цахилгаан станцын төслийг гацаанаас гаргах үүрэг даалгаврыг надад одоо оногдуулсан өгсөө. Та одоо өнгөрсөн 4 жил Монгол Оросын парламентын бүлгийн даргаар ажиллаж байсан хүний үед энэ ажлыг одоо та хариуцаад хий гэсэн ийм үүрэг өгсөн. За үүрэг өгөгдснөөс хойш 20 хоногийн дараа Оросын албаны улсын байгаль экологийн сайттай санам бичигт бол гарын үсэг зурсан. За өмнө нь бол Оросын албаны улс ЮНЕСКОгийн дэлхийн өвтөө бол бас жоохон хил амаа олцдгүй ийм асуудлууд байсан билээ. За санам бичиг зурснаас хойш ердөө 1 сарын дараа эгийн голын усан цахилгаан станц байгуулах шинжлэх ухааны академи хамтарсан ажлын хэсгийг байгуулж төлгөөг баталсан байдаг. За үүнээс 5 сарын дараа эгийн голын байгаль орчны нийгмийн нөлөөллийн үнэлгээ тэзүүгийн ажлыг бол эхлүүлсэн. Нэг ёсондоо надад Монгол Улсын засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг 8 сарын дотор бид нар бол энэ бүгдийг бол хамтарсан засаг хийж чадсан. Тэгээ энэ төлгөөний дагуу бид 26 оны 2 дугаар улирал дуусгах ёстой. Тэгэхээр дараагийн засгийн газар бол энэ сайд нар энэ ажлыг бол одоо үргэлжлүүлж одоо хариуцлагатай хийх нь бол одоо улс орны эрх ашиг чухал юм а гэж үзэж байна. Тэгэхээр 60 жил гацсан төслийг бол бид бас 8 сард хийж чадсан шүү гэдгийг би бас нэг нүүр бардам хэлчихье гэж бодож байна. Энэ бол бас амаргүй байсан ажлаа. За мөн Монгол улсын ногоон хөгжлийн бодлого гадаадын төсөл одоо хөтөлбөрийг Монгол улсууд татах асуудлаар нийт 300 гаруй уулзалт хийсэн байдгийн. За тэгээд нэг 40 гаруй сая долларын гэрээ хэлцэл хийсэн. За Монгол улсад карбоны зах зээлийг хөгжүүлэх талаар нэг 2 тэрбум төгрөг. За байгаль орчны албан агчдыг чадваржуулах талаар нэг 10 гаруй тэрбум төслийг уур амьсгалын ногоон сангаас бол одоо ингээ авахар болоо төслүүд бол амжилттай явж байгаа. Тэгээ би эрхэм гишүүдэд нэг зүйлийг хэлмээр байна. Ер нь байгаль орчны яам бол үндсэн чигүүргийн яам байх ёстой юм билээ шүү. Өмнө нь үндсэн чигүүргийн яам байсан оюун сайдын үед энэ бол өөрөө маш чухал ажил. Одоо ерөөсөө уур амьсгалын өөрчлөлтийн өмнө бол дэлхийд даяараа сөхөрж шít. Энэ дулаарал, энэ хуурайшил, сая хуурайшилтаас болоод ойн төмөр гарсан богдуулын талбайгаас 2 дахин том талбайг бид нар ойн төмөрт алдчихлаа. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт байгаль орчны салбарт бид бол онцгой анхаарах ёстой. За өнгөрсөн 10 сарын хугацаанд одоо 12 хуулийн төслийг одоо бэлдээд улсын их хурлд одоо оруулахаар ингээд бэлдсэн байсан. Энийг бол яг бас улсын их хурлын гишүүд дараа нь за өнөөдөр ерхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг төрийн байгуулалтын байнгын орон дээр чуулган дээр олон талаас нь хэдүүлээ ярилцлаа. За миний хувьд ч гэсэн бас ийм нээлттэй ярилцлага болж энэ Монголын төр засны түүхэнд үлдээсэй л гэж батсан. Та бүхэнч дээр олон нийтч дээр олон асуудлыг өөр өөрөөр л дүгнэж байгаа. Хамтарсан засгийн газар цаашдаа олон удаа байгуулагдана гэдэгт би итгэлтэй байна. Яг гэвэл бид нар 126-та холимог тогтолцоотой парламентын одоо сонгуулийн тогтолцоог сонгож авсан нь өөрөө суур асуудлаа. Тийм учраас өнөөдөр бид нар бас л нэг сургамж дүгнэлтийг хийж хамтдаа.
Тийм учраас өнөөдөр цаг зав гаргаж үзэл бодлоо илэрхийлсэн эрхэм парламентын гишүүд та бүхэндээ чин сэтгэлээс бас талархаж байгаа илэрхийлье. Хамтарсан засгийн газар бол миний хувьд улс орны хөгжлийг урагшлуулах одоо хамгийн чухал шийдэл гэж үздэг. За энэ үзэл бодол өөрийнхөө идеологи дээр би үнэнч үлдэхийг заваас олон талаас нь асуудлыг тайлбарлаж нээлттэй одоо асуулт санал ийм парламентын мэтгэлцэн байгаасаа гэж үзсэн юм. За хоёрдугаар өнөөдөр бид нар сонгодог парламентын засаглал, сонгодог парламентын засаглалыг хэрхэн төгөлдржүүлэх вэ гэдэг талаар тойрч ирлээ. Би дээр дурдсан 1991 оны 11-р сарын 30-нд Монгол улсын засаглалын хэлбэрийг хэлэлцэх санал хураалтаар Ардын их хурлын депутатуудын 186 ерөнхийлөгчийн засаглалыг 186 парламентын засаглалыг дэмжиж 48% санал тэнцэжсэн. Энэ үед Монгол улсын ерөнхийлөгч Бонцлмагийн очротгоо орж Ардын их хурал дээр байр суурь илэрхийлж парламентын засаглалыг одоо сонгож авч ирсэн ийм түүхтэй. За тэр цагаас хойш 1992 оноос хойш олон зүйл болж өнгөрчээ. Сая Батбаатар дарга бас яг энэ түүхийг ярьлаа. Тийм учраас өнөөдрийн ихтгэл үзүүлэх асуулга энэ агуулга дээр сонгодог парламентын засаглалыг төгөлдржүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байна гэсэн. Цаашдаа бид энэ хагас ерөнхийлөгч хагас парламентын засаглалыг цэгцэлж иж Монгол улс илүү одоо гүйцэтгэх засаглал нь тодорхой, гүйцэтгэх засаглал тогтвортой, хөгжлийн төслүүд илүү ойлгомжтой болно. Олон улсын гадаад харилцаанд эрч тэр замун одоо дотоод ч гэсэн за парламентын одоо хяналт тэнцэл болон бусад асуудал ч гэсэн үүн дээр гол зангилаа байгаа шүү гэдгийг би бас та бүхэндээ ерхий сайдын хувьд хэлхэн зүйтэй. Үүнийг ерхий сайд бүхэн л мэддэг. Суугаад ярихлаар бүгдээрээ ярьдаг мөртлөө нээлттэй ярьж чаддгүй юм сэдв. Тийм учраас энэ өнөөдөр олон талаас нь хөндөгдөж за ерөнхийлөгч бас өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн өнөөдрийн ихтгэл үзүүлэх энэхүү одоо парламентын хилцүүлгийн чухал үр дүнтэй бас юм одоо түүхэн протокол болж үлдэнэ гэдэгт бол итгэлтэй байна. Цаашдаа 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул улс төрийн намууд бүгдээрээ өрсөлдөж оролцсноо. Энэ асуудал дээр Монгол улсын ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын дунд байгаа энэхүү хяналт тэнцэл, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, засгийн газар, хууль хяналтын байгууллагуудын чиг үүрэг, шүүх болон прокурорын асуудал гэдэг олон асуудлыг улс төрийн намууд нээлттэй сонгуулийн одоо үндсэн мэтгэлцээний сэдэв болгож ярилцах нь бол зүйтэй юм аа. Цаг нь болсон гэж бодож. Тийм учраас энийг өнөөдөр олон талаас нь бас одоо ярилцаж сонгодог парламентын засаглалыг илүү төгөлдржүүлэх тал дээр парламентын гишүүд маань бүгд үгээ хэлж бас өөрийн байр суурийг илэрхийлсэнд бол талархалтай байна. Талархалтай байна. За цаашлаад орлогоо нотлох хууль бас хөрөнгө авилгалтай холбоотой асуудал дээр хамтдаа манлайлж ажиллая. Миний хувьд бас одоо олон нийтэд эргэлзэж өрүүлсэн ийм асуудалд одоо нэр холбогдсондоо уучлалт гуйж байгаа хэрхэн парламентын гишүүд та бүхнээсээ энэ асуудал одоо хуулийн дагуу шалгагдаад нотлогдно гэдэгт бол эргэлзэхгүй байна. За дээрэс нь үндэсний баялагын сантай холбоотой асуудал. Үндэсний баялагын сангийн иргэн тойронд бас олон асуудлууд болж өнгөрч байгаа, өрнөж байгаа. Энэ цаашдаа бас мэтгэлцээний юм одоо үндсэн сэдэв байна. Тэгээ цаг хугацаа өөрөө үннийг дэнсэлж цаг хугацаа өөрөө хотлыг ч бас дэнсэлдэг. Тийм учраас өнөөдрийн яригдж байгаа та бидний яригдсан энэ бүх зүйл та бидний сэтгэл дурсамж болж байна. Цаг хугацаа өөрөө аль асуудал нь үнэн, аль асуудал нь худлаа байсныг аяндаа нотлно гэдэгт бол би огт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас би өнөөдрийн энэ ихтгэл үзүүлэх эсэх тухай энэ асуудлыг оруулж нээлттэй ярилцах нь бол зүйтэй гэж үзсэн юм аа. Цаашдаа ч гэсэн олон асуудлын шалтгаанд холбоо хөшигний ард өрнж байгаа асуудлууд
Монголын улс төрд ил тод байгаасаа гэж би хүссэн. Та бүхнийгээ мэтгэлцэх энэ одоо асуудалд бас одоо хоорондоо үзэл бодлын талцалтай холбоотой ийм асуудал үүсгэсэн бол хүлцэлгчээ. Гэхдээ түүнээс илүү энэ асуудлыг бид олон нийтийн өмнө нээлттэй ярилцах нь илүү их тийм үнэт зүйл болж Монгол улсын одоо парламентын түүхэнд бол үлднэ гэдэгт бол итгэлтэй байна. Ингээд миний хувьд өөрийнхөө л одоо үзэл санааг илэрхийллээ. Үзэл санаа өөрөө үгшгүй мөнгө зүйл. Санал хураалт эрхэм парламентын гишүүд та бүхний онцгой бүр эрхийн асуудал. Миний хувьд одоо албан тушаалд үлдэх за аль эсвэл одоо ямар нэгэн аргаар асуудлыг өөрөөр тайлбарлах ямар ч зорилго байгаагүй гэдгээ та бүхэнд хариуцлагатай хэлье. Туйлын чухал хариуцлагатай асуудал учраас үүнийг би олон талаас нь дүгнэн хэлцэх нь дараагийн цаг хугацааны дүгнэлтэнд хэрэгтэй болов гэж одоо ерхий сайдын хувьд үтсэн юм шүү гэдгээ та бүхэндээ хэлье. За ингээд энэ бол миний идеолог санал бол та бүхнийх. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.